Ардчилсан нам болоод ард түмнээсээ ихтэй доороосоо зохион байгуулалтаа хийж чаддаг намаа гэдгийг Монгол улсад бүртгэлтэй 30 гаруй намаас үлгэр жишээ болж харуулж чадлаа. За бүтэн 4-5 сарын турш үргэлжилсэн шинжилсэн бүртгэл зохион байгуулалт аймаг дүүргийн намын байгууллагуудаа зохион байгуулах, үндэсний бодлогын хороогоо сонгох, их хурлаа хийж хяналтын ерөнхий хороогоо байгуулах энэ ажлууд үе шаттайгаар хийгцээр байгаад өчигдрийн хуралдаанаар бүрэн дүүрэн зохион байгуулалтын асуудлуудаа шийдэж чадлаа. Та бүхэн тэгээд харсан бах ардчилсан нам бол үнэхээр олон ургалж үзлийг уралдуулдаг, үнэхээр ардчилсан нээлттэй чөлөөтэй ийм нам. Харин бид бол цэгцтэй нам болж чадж байгаа. 36 жилийн дараа үнэхээр олон үзэл санаан дээр тусгаар тогтнолын төлөө, ардчлалын төлөө, зах зээлийн эдийн засгийн төлөө гэсэн санаагаар үүсгэн байгуулагдсан олон намуудын нэгдэл дундаас үүссэн ардчилсан нам хоёр дахь шин сэргэн мандлаа бол эхлүүлж чадсан. За манай 5 дэд дарга бол улс их орны олон салбаруудыг төлөөлсөн, орон нутаг нийслэлээ төлөөлсөн чиглэлүүдэд хариуцж ажиллана. Дээрээс нь онцолж хэлэхэд манай 5 дэд дарга тавуулаа манай намд байдаг 5 фракцийг төлөөлж байгаа. Энэ бол бид нар үзэл санааныхаа төлөө мэтгэлцэж, оюунаа ухаанаа уралдуулдагч, эв нэгдлийн төлөө нэгдэж чаддгаа харуулсан маш том үзүүлэлт болсон гэж би одоо үзэж байгаа. За бидний өмнө бол маш олон ажлууд байгаа. Яг одоо удахгүй 6 сарын 21-нд болох аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуул дээр ардчилсан нам болоод зохион байгуулалтаар ажиллаад эхэлсэн байгаа. Энэ бол одоо бидний шинжилгээний хамгийн ихний том сорилт болно. Энэ сонгуульд 48 субъект дээр болно. 5 аймаг, 34 сум. Тэгээ энэ бүхэнд бол ардчилсан нам үнэхээр шинжлэгдсэн чадсан эсгээ харуулсан анхны одоо шалгуур сорилтоо давсан ийм сонгуул болно. Энд бол бид маш өндөр зохион байгуулалтаар оролцсон гэдгээ хэлэхэд таатай байна. Би бол ардчилсан намын зохион байгуулалт сэргэлтийг Монголын бизнес эрхлэгчид ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүн сонирхож хүлээж байгаа. Яг гэвэл ардчилсан нам 4.10-ын одоо татварын хуулийг 2004 оныхоо сонгуульд дэвшүүлж ороод 2007 онд батлуулж чадсан, 2008 онд татварын өршөөлийн хуулийг хийсэн. Өөрөөр хэлбэл 90 онд шилжилт хийсэн Монголын эдийн засаг, аж ахуйн нэгжүүд анх удаага 2008 онд ганцхан баланстай болж чадсан. 18 жилийн турш монголчууд 2 баланстай явдаг гэсэн. Яг гэвэл татварын ачаалал нь маш өндөр байсан учраас энэ бүгдийг ардчилсан нам сөрөг хүчин багтаа хийжсэн. Дараа нь 2015 онд нэлээд томорцсон эдийн засгаар сүүдэр эдийн засаг байгаад байна. Тийм учраас эдийн засгийн эрх чөлөөний ил тод байдлын хуулийг хийж хэрэгжүүлсэн засгийн эрх барьж байхдаа энэ өөрөө ууд уурхаан буун болсны дараах эдийн засгийн тэлэлтийг бий болгоход маш их хөв нэмрээ оруулсан. Өөрөөр хэлбэл инх тавны гүүрээс өмнө баригдаж байгаа, яармагт баригдаж байгаа энэ барилга байгууллагын бүтээн байгуулалт нь ардчилсан нам засаглаж байгаа үед хийсэн бодлогын, эдийн засгийн бодлогын үр дүнгээр шийдэгдсэн ийм асуудлууд гэдгийг монголчууд бүгдээр харж байгаа. Одоо бизнес эрхлэгчид юу хүсч хүлээж ийн гэхээр нэгдүгээр итгэл хэрэгтэй байна тэднэрт. Хууль тогтоомж нь тогтвортой байдаг. Дарамт үзүүлдэггүй. Татварын мэдээж хэрэг төрд бол татвар хэрэгтэй. Гэхдээ энэ татвар нь бизнес эрхлэгчдийг бизнесийн боломжийг хумаад байдаг. Төрийн бизнес нь хувийн бизнестэйгээ өрсөлдөд байдаг ийм орчинд байх юм бол энэ улс орн бол хөгжихгүй. Хувийн хэвшил дээрээ тулгуурлаж яж улс орнууд хөгждөг. Тэгэхээр бид нар дэлхийн чинээтэй улс олъё гэвэл дэлхийд өрсөлдөх чадвартай хувийн хвшлүүдээ бид нар бий болгох ёстой. Энэ бол ардчилсан намын үндсэн зорилтоо. Ингэж бизнесийн орчноо сайжруулахад
бид нар гадаад орноос хамааралтай байгаа 2-3 салбар байна. Хамгийн гол салбар нь эрчим хүчний салбар, дараагийнх нь шатах тослох материалын салбарт байгаа. Энэ хоёр дээр бид нар бол үнэхээр том реформ хийж чаднаа. Өөрөөр хэлбэл засагласан 4 жилдээ бид нар Монгол улсыг эрчим хүчний хувьд биеийн даалгаад дотроо тохируулах их чадвартай ийм эдийн засгийг бий болгоно. Дараагийн зорилт нь бид нар шатах тослох материалын хувьд хамгийн их зардалтай энэ салбараа цахилгаан нар салхины эрчим хүч рүү шилжүүлээд цахилгаан автомашин дээр суурилсан маш их энерги хэмндэг дэд бүтцийг бий болгосон ийм өөрчлөлтүүдийг хийх замаар шатах тослох материалын хувьд гадаадаас хараат байдаг. Энэ нөхцөл байдлаас гарна дотоодынхоо боломжуудыг бол хангалттай ашиглана. Бид нар нефтийг болон газыг ашиглахаас гадна хүрэн нүүрснээс химийн бүтээгдэхүүнүүд гаргадаг үйлдвэрлэлийн цоо шин салбарыг бий болгоно гэсэн ийм зорилттой байгаа. Дэлхийн нийтээр химэл оюун ухааны эдийн засаг руу шилжсэн үед бид нар бодлогын бүр энд зориулсан бие даасан яамыг бий болгоод химэл оюун ухаан дээр суурилсан эдийн засгаа уламжилт эдийн засгтайгаа хослуулсан ийм засгийн газрын бодлогыг явуулах болно гэдгээ бол та бүхэнд илэрхийлэхэд таатай байна. Баярлалаа.